Өчигдрөөс эхлэн олон нийтийн цахим сүлжээнд Монгол түмний бахархал болсон эзэн Чингис хааны хөргийг зөв бусаар доромжилж газар нутгаа хамгаалсан өөр Монгол иргэнийг морьтой автомашинаар дайрч аймыг нь хөнөөж байгаа хятад иргэдийн бичлэг цацагдж иргэдийн уур бохимдол игдүүцлийг төрүүллээ. Монгол гэрийн хоймор төлгөөстэй байх эзэн Чингис хааны хөргийг элтэд доромжилж түүгээрийн доогдох хийж буй энэ бичлэгийн дор иргэд хятад хүмүүсийн хэрээс хэтэрсэн үйлдэлийг эсэргүүцэж тусгаар тогтносон Монгол улсын төр энэ мэт үйлдэлд яагаад арга хэмжээ авахгүй байгааг гайхаж байна. Цагдаагийн байгууллагаас бол өөр Монголд болсон эл зүй бус үйлдэлд хариуцлага тооцох боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ үндэсний аюулгүй байдлын зөвлөл гадаад хэргийн яам гэх мэт гадаад улсуудад Монгол улсын нэр хүндийг хамгаалах ёстой төрийн байгууллагууд үүнд анхаарал тавьж хариуцлага нэгтгэх байх ёстой. Тиймээс иргэд иргэний нийгмийн байгууллагууд эвсэж шаардлага өргүүлэхээр болоод байна. Энэ гадаад явдлын яамаар дамжуулж хятад руу дипломат нот бичиг явуулах ёстой. Хятадын элчин сайдын яам руу явуулах ёстой. Энэ яг юу болоод байгаа юм? Ямар зорилготой юу болоод байгаа юм? Тэр Монгол улс төрийнхөө сүлдэн дээдлсэн морьтой Монгол хүмүүсийг мал нэтэлж байгаа юм шиг дайраад давхар араас нь дайраа гарчдаг. Мянганы манлай хааны мань хөргийг тэгж хятадууд доромжилж яадаг. Ийм ёс бус юм байж болох юм уу юу? Цаашд байх гэдэг юм уу? Энэ удаатраа ийм гарлаа шүү дээ. Энд бид нэр заавал хариу авах хэрэгтэй. Улс төрийн зүгээс. Хятадын зүгээс бид нар хариу авах хэрэгтэй. Энэ хариу арга хэмжээ авах юм уу бид нар асуух хэрэгтэй. Энэ бидний Монголын ард түмэн, Монгол тулгатан, Монгол үндэстнээс уучлалт хүсэх хэрэгтэй. Өнгөрсөн өвөл одоо намар Дорнод аймгийн шиншин компани одоо хятад Монгол залуу говшоор нь ядалж алсан тийм үү? Яцаж аллаа шүү дээ. Тэгэхэд одоо хүчний байгууллагууд нь одоо нөгөө хятадын талд үйлчлээ тийм ээ. Өнөөдөр яг ямар хариу авсан? Тэр хятад ямар арга хэмжээ авсан? Энийг бид нар шаардмаар шүү дээ. Өнөөдөр бид нар одоо гадаад явдлын яамд болон одоо хятадын элчингүүдэд нот бичгийг өгье. Иргэний өдгөнүүд нэгдээд Монголоо гэсэн улсад энэ нэг үндэстнийг хөлийн цаанаа гэж нэдэлж явах тийм ээ. Малаас ор нэдэлж явах бид нар дуугаа ингээд гөлийгээд хараа сууж болохгүй шүү дээ. Ерөөсөө эдгээр биднийг өдөө хатгалт хийгээд байна шүү дээ энийг тийм ээ. Өнөөдөр 5-7 өдөр ихэд одоо Монгол залуучууд хичнээн нэр хаваар ослт орж өгч байна. Хятад зодуулж няцлуулж алж байна. Алуулж байна тийм үү. Бид нар дуугаа байсаар бол өнөөдөр зүгээр борон шиг хэлгүй дуугаа яаж яагаад алуулаад дуусчих واخгүй. Өмнө нь Монголын нутаг дэвсгэрт Монгол морийг машинаар дайрч зодож байгаа болон Монгол хүмүүсийг зодож танкаарсан үйлдэлүүд нэг биш удаа гарч байсан ч хариуцлага тооцсон зүйл одоогор байхгүй. Гэтэл хятад иргэдийн Монгол улсыг доромжилсан үйлдэлүүд илүү харгас, илүү зүй бус болсон. Хэрвээ үүнд төр хариуцлага тооцдог болохгүй бол түүх бахархлыг уландаа гიშгэж Монгол хүмүүсийг дураараа хөнөөж байгааг хүлцэн хараад сууж чадахгүй хэмжээнд хүрч байгааг иргэд илэрхийлсэн байлаа.